Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ орой мэндийг хүргэе. Мөнгөний луужин мөнх эрдэнэ хамт нэвтрүүлэг маань энхүү эхэлж байна. Хэдхэн цагийн өмнө Монгол улсын засгийн газар хогцорлоо. Гэхдээ ард түмний амьдрал үргэлжлэх ёстой учраас өргөн баригдсан төсөв батлагдах ёстой. Тэгвэл өнөөдрийн сэдвэр хаягдсан төсвийн хорсол хэмээх агуулгыг бүгдээрээ ярилцуулна. За тэгэхээр 2026 оны төсөв өргөн баригдаад 45 хоногийг ардаа өдөд. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг дүүр бүгдээрээ иргэн нэг дүгнэж харцгаая. Манай эдийн засаг нүүрсний үн, зэсийн үн, нүүрсний биет хэмжээ, зэсийн биет хэмжээнээс их амралтай гэдгийг та бүхэн мэднэ. Харин энэ удаад бидний гол асуудлын шалтгаан нь бол нүүрсний экспортын уналт байлаа. Тэгвэл энэ нүүрсний экспортын уналтыг бид өрчлөн харах боломж байсан уу? Энэ нүүрсний үн унжаахын цаг үед хариу арга хэмжээ авах боломж байсан уу гэдэг дээр бүгдээрээ дүгнэлт хийж үзье. Энэхүү графикт бол 2023 оноос 2027 оны 8 дугаар сар хүртэлх улаан шугамар нүүрсний экспортын дундаж үнийг харуулж байгаа бол ногоон шугамар нүүрсний экспортын биет хэмжээг бол харуулж байгаамаа. За тэгэхээр 2023 оны эхэнд манай Монголын экспортын нүүрсний 1 тонн нүүрсний дундаж үн $157 байжээ. Харин 2024 оны эхэнд $130 болж буурсан бол 2025 оны 8 сард $55 болж унаад байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрсний үнийн энэ уналтыг бид 2 жилийн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Энэ хугацаанд бид хангалттай хариу арга хэмжээ авах боломжтой байжээ гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна. Харин биет хэмжээний хувьд бол 2023 оны эхэнд 35 сая тонн нүүрсийг 1 жилийн хугацаанд бид нар экспортлж байсан бол 24 оны ихэнх гэхэд 72 сая тонн. За 25 оны 8 дугаар сард бол 81 сая тонныг бид нар 1 жилийн хугацаанд экспортлоод байгаа юм. За эндээс дахиад нэгэн дүгнэлтийг хийцгээе. Нүүрсний үн унжаах энэ цаг мөчид нүүрсний биет хэмжээ өсөжсэн учраас нүүрсний экспортын хэмжээ бол мөнгөн дүнгээр өсөд байсан. За тэгвэл 23 оныг бид нар хэвийн жил байсан гэж үзлээ гэж бодоход 24, 25 онд бол нүүрсний үн огцом унжаахад нүүрсний биет хэмжээ харин огцом өсөлтөд бол хадгалж чадаагүй. Тэгэхээр бидэнд арга хэмжээ авч болох бүхэл бүтэн 1.5 жил. За хамгийн багаар бодоход 1 жилийн хугацаа байсан байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийг өнөөгийн түвшинд хүрэхгүй байх боломж байсан гэсэн үг. За ингээд дараагийн слайд руу шилжицгээе. За энэ бүхний үр дүнд асуудал хаана үүссэн бэхээр мэдээж хэрэг төсвийн орлого дутагдж эхэлсэн. 2021 онд 10 их найдын төсөвт байсан төвлс 24 онд 31 их найдын төсөвтэй болж 3 дахин эдийн засаг өссөн байна. Харамсалтай нь энэ их орлогыг бид эдийн засгийн дараагийн бүтцийн шилжилт хийж уул уурхаагаас хамаарал багтаа болгох дөрвтэй алхам хийхэд зарцуулж бол чадсангүй. Ингээд төсвийн алдагдал бол үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Цаашдаа төсвийн тодтголыг бол хийлээ. За ингээд цаашдаа энэ нөхцөл байдал дээр бид нар өөрчлөлт хийж, шинжилт хийж чадахгүй бол хичнээн их хэмжээний орлого олсон ч гэлээ бид эдийн засгийн бүтцийн шинжилэл хийж чадахгүй хിവэрэ байх юм бол дахиад ийм нөхцөл байдалтай хэдэн ч удаа хизээж тулж магадгүй нэ. За үүний дараагийн слайдаас харах юм бол Монгол улсын төсвийн дүн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дүн хувь бол 2020 он буюу одоо яг ковидын өмнөх жил 2019 онд 30% та байсан бол 2025 онд 38% та болж өссөн байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг нэрлсэн дүнгээр өсөхийн зэрэгцээ эдийн засагт эзлэх төсвийн мөнгөн дүн бол бас өссөөр байна. 30%-аас 38% руу өсөж нэмэгдсэн байна. Тэгэхээр ковидын үед огцом тэлсэн энэ төсөв эргээд хэвийн нөхцөл байдал руу бол буурч чадахгүй байна. Энэ нь бол хит төсвийн үргэлгэн зардал нэмэгдэж байгааг харуулж байгаа. Яагаад үргэлгэн зардал нэмэгцээр байна вэ гэж хэлж байна вэ гэхээр төсвийн орлого маань бол 2019 оноос 2024 он хүртэл 3 дахин өсөд байхад багш, эмч, цагдаа гэх мэтчлэн төрийн албан хаагчдын цалин маань
3 дахин өссөнгүй. Тэгэхээр энэ юг хэлж байна вэ гэвэл бид төдий чинээгээр үргэлгэн зардалтай байна гэдгийг хэлж байгаа. Өнөөдөр эмч багш цагдаа төрийн албан агчид цалингаа нэмүүлэхийн төлөө чагсаж байна, ажил хийж байна. Тэд 20% төлөө 30% цалингийн өсөлтийн тухай ярьж байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд төсөв маань 3 дахин өссөн байхад энэ хүмүүсийн цалин 3 дахин өсгөж чадаагүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай дүр зураг юм аа. Тийм учраас бид энэ төсөв дээр цаашдаа томоохон шинжилэл, томоохон өөрчлөлт, реформыг хийж чадахгүй бол бид хичнээн их олсон ч гэсэн төдий чинээгээр үргэлгэн зардалтай байсаар байх болно. За ингээд дараагийн слайд руу шилжчихье. За нөхцөл байдал бол ийм байна. Харин бид дараагийн хэсэгтээ бол цаашд үүсч болох төлөв байдлыг бүгдээрээ ярилцгаая. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт тавтамжирно. Энэ хэсэгт бид нөхцөл байдал биш харин ирээдүйн төлөв байдлын тухай ярилцгаая. За тэгвэл төсвийн төлөв байдлыг бүгдээрээ ярилцгаая. Шинэ засгийн газар гарч ирснээр анх удаа Монгол улсын иргэдээс 188 мянган иргэнээс төсвийн мөнгийг хаана юунд зарцуулах вэ гэдэг дээр маш өргөн хүрээний саналыг авлаа. Насан туршидтын 8.2% оролцсон гэдэг ийм мэдээллийг өгч байгаамаа. За тэгвэл иргэд маань бол 2026 онд аль салбарт төсвийг төлхөө чиглүүлэх нь зүйтэй вэ гэдэг асуултанд 26.4% нь бол эрүүл мэндэд, 21.4% нь боловсролд, 17.9% нь бол цахилгаан дулаанд зарцуулах нь зүйтэй маа гэдэг саналыг бол гаргасан байна. За төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг асуултанд бол иргэдийн 27.6% нь төрийн захиргааны зардлыг бууруулах, 23.2% нь төрийн өмчт компаниудын зардлыг бууруулах, тоог цуглах гэдэг саналуудыг ирүүлсэн байна. За эндээс харахад бол иргэд маань ч гэсэн өөрсдийнхөө дүгнэлтийг аль хэзээ хийчих гэсэн байна. Төсөв бол маш үргэлгэн байгаа юм байна. Үргэлгэн байгаа учраас зардлыг бууруулах шаардлагатай гэж үзсэн байна. За мөн төрийн өмчт компаниудын тоог бууруулж бас зардлыг хэмнэх ёстой гэж үзсэн байна. Тэгэхээр энэ хэмнэлтээс үүдэн бий болох гарах тэр мөнгөөр бид бусад төрийн албан агчдынхаа нийгмийн олон хүнд үйлчлэгээнүүдийг үзүүлдэг төрийн албан агчдын цалинг хангалттай түвшинд нэмэх боломж байгаа юм шүү гэсэн дүгнэлтийг эндээс хийж болохоор. За ингээд дараагийн слайд руу шилжиж. За тэгвэл жишээлбэл засгийн газрын байгуулагдсанаас хойш ярьсан нэг зүйл бол төрийн өмчт компаниудыг хөвчлөнө. Тэр дотроо стратегийн ордуудыг бас хөвчлөнө. Олон нийтийнх болно, олон нийтийн хараа хяналтанд оруулна гэдэг энэ асуудлыг бол ярьж эхэлсэн. За тэгвэл яг энэ асуудал дээр шинжээчийн зүгээс бид хамгийн түрүүнд бол Эрдэнэ төлөлтөрийг ховчилж, Эрдэнэ төлөлтөрийн ил тод нээлттэй болгож, хувьцаагийн дотоод гадаадын бийжлэр гаргаж, шинжилэл, реформ, засаглалын өөрчлөлт хийж чадах юм бол хамгийн том реформ болж чадна гэж үзэж байна. За яагаад вэ гэвэл энэ Эрдэнэт болон Эрдэнэс 5-7 зэрэг энэ томоохон стратегийн ордууд дээр маш хэмжээний мөнгө иргэдэг. За үүний цаана бол маш олон асуудлыг бол дагуулж идэг. За тэгэхээр эдгээр компаниудыг ховчилж нээлттэй болгож засаглалыг нь сайжруулах, хяналтанд оруулж чадах юм бол бид эндээс бүтээмжийн өсөлтийг бий болгоно, үргүү зардлуудыг бууруулж чадна. Үүний хэрээр төсвийн зардал буурах юм боломж бол харагдаад байна. Тэгэхээр энэ яг нөхцөл байдлыг бол засгийн газар өөрсдөө бас тодорхойлсон байна. Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгож засаглалыг сайжруулна. Төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн тоог цөөлж, хөвчлөлийг эрчимжүүлэн тооноос чанарт шилжиж төрийн албаны шинжилгээг бол үргэлжлүүлнэ гэдэг ийм зорилтыг тэргүүлэх чиглэлдээ оруулж баталсан байна. Харамсалтай энэ засгийн газрыг өнөөдөр огцрууллаа. Засгийн газар цаашаага энэ засгийн газар цаашаага
ажлаа үргэлжлүүлэх хэсэг нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээс бас хамааралтай болж байгаа шиг байна. Тэгэхээр нөхцөл байдал, төлөв байдлыг дүгнээд үзэх юм бол төвхтэй төлөв байдал руу бол орж ийн. Гэхдээ ажил явдгаараа явах ёстой. Ард түмний амьдрал үргэлжилж байгаа учраас төсөв батлагдах ёстой. Тэгэхээр бүгдээрээ энэ засгийн газар маань цаашдаа хэрвээ үлдэж чадвал энэ ярьсан, амласан, хэлсэн зүйлээ хийж чадах хэсгийг хамтдаа бас ажиглах шаардлагатай болж байна. За ингээд дараагийн хэсэг рүү орох юм бол 2026 онд бидний төсвийг бүрдүүлж байгаа хамгийн гол 5 түүхийн эдийг энд харуулсан байна. За тэгэхээр зэсийн хувьд бол төсөвт зэсийн 1 тонн зэсийн үнийг тооцохдоо $9,700 авсан байна. За одоогийн байдлаар бол $10,000 давцсан байгаа. За зэсийн үнийн өсөлт бол эх хонд ч гэсэн хадгалагдана гэж шинжээчийн зүгээс үзэж байна. За ханш тэг огцон бас унах магадлал тун бага байгаа учраас зэсийн үнийг бол төсөвт их бодтоор авсан байна гэж дүгнэж байгаа маа. За тэгвэл үүний дараа орох нүүрсний экспорт байгаа. За тэгэхээр нүүрсний экспортон дээр төсөвт эх жил 90 сая тонн нүүрс бол экспортлно. За үүнийгээ бид нар $70 бол худалдана гэдэг. За ийм тооцооллыг төсөвт тусгаж байна. Тэгэхээр 8 дугаар сарын байдлаар манай нүүрсний экспортын дундаж нь бол $55 байгаа. Тэгэхээр $55-оос эх хонд өсөөд $70 дээр хүрнэ гэдэг ийм таамаглалыг хийсэн байна. За шинжээчийн хувьд бол энэ ханшин дээр хүрэхэд бол том магадлал бол багатай гэж үзэж байна. За мөн 90 сая тонныг бол экспортод гаргана гэж тооцолсон байна. За энэ онд бид нэг 80 орчим сая тонны нүүрсийг бол экспорт гаргахаар бол харагдаж байна энэ оны эцэхэд. За тэгвэл эх хонд 90 сая тонныг гаргаж чадах уу гэдэг дээр бас л мөн адил эргэлзээ байгаа юм. Яг гэвэл нэгдүгээр хятадын нөхцөл байдлыг хараад үзэх юм бол бусад улс орнуудаас нүүрс худалдаж авах магадлал нь илүү их нүүрс худалдаж авах магадлал нь бол өндөр байна. За дээрээс нь бидний одоо бомбын хүчин чадлын асуудалтай холбоотойгоор бид яг 90 сая тонныг бас гаргаж чадах уу гэдэг бол бас эргэлзээтэй болж байгаа. За магадгүй бид нар бомбын хүчин чадлаа нэмэгдүүлээд цаашаага 90 сая тонныг гаргах боломжтой болоо гэхэд нөгөө талаас харин худалдаж авах тэр эрэлтэн байна уу? Яагаад гэвэл жилээс жил ирэх тусам хятадын нүүрсний хэрэглээ, коксч нүүрсний хэрэглээ, энгийн эрчим хүчний нүүрсний хэрэглээнүүд бол технологийн дэвшил хятадын баримталж байгаа бодлогоос хамааралтайгаар буурах төлөвтэй байгаа гэдгийг онцолж бас хэлмээр байна. За алтны хувьд бол төсөвт авсан үн нь бол $2,800, унц алтыг $2,800 тооцсон байна. За одоо бол олон улсын зах зээл дээр $4,300 явж байна. Энэ дээр бол ямар нэгэн томоохон асуудал бол алга гэж харж байна. За төмрийн өдрийг бол $69 тооцсон байна. За газрын тосыг бол 72-оор тооцсон байна. Тэгэхээр эдгээр дүнгууд маань бол харьцангуй зах зээлийн одоо бодит үнэтэй бол ойролцоо байх болов уу гэдэг шинжээчийн дүгнэлттэй байна. За хамгийн гол асуудал нь юу гэхээр хэдийгээр бид энд 5 одоо үнийг яриад байгаа бол түүхийн эдийн үнийг яриад байгаа боловч хамгийн ихний хоёр нь бол манай экспортын 89% эзэлж байгаа. За тийм учраас бол энд нүүрсэн дээр бид нар томоохон асуудал үүсэх юм бол манай төсөв дахиад дутах нэ, орлогодоо хүрэхгүй нэ, эх жил дахиад төсвийн тодтгол хийх шаардлагатай болох нэ гэдэг асуудал үүсэж байна. За ингээд хамгийн сүүлийн хэсэг рүүгээ орцгоё. Сангийн сайд маань хэдхэн хоногийн өмнө төсвөө баталмаар байна. Төсвөө өргөн бариад 45 хонлоо. 34 жилийн хугацаанд 45 хоног дотор бид нар аль хэзээний төсвөө баталдаг байсан бол одоо бид нар 2 дугаар хилцүүлэгтэй хийж чадахгүй байна гэдэг мэдээллийг хийсэн байсан бол хэдхэн цагийн өмнө засгийн газар огцорлоо. Тэгэхээр энэ төсөв маань цаг хугацаанд батлагдах эсэх асуудал, за мөн төсөв дээр үүсэж байгаа энэ олон асуудлуудыг тодруулах зорилгоор студид бид зочныг өрсөн байгаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор эдийн засагч энх хоёр оролцуулна. Мөнгөний луужин нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр бид
хаягдсан төсвийн хорсол сэдвэр нэвтрүүлгээ бэлдсэн байна. За энэ удаагийн зочноор эдийн засагч инхээр хүрэлцээрсэн байгаа. Урилга хүлээн авсан танд баярлалаа. Баярлалаа. Заримд. За тэгэхээр бид одоо өөрсдийн зүгээс хийсэн анализаас түрүүн танилцууллаа. Тэгэхээр хэд хэдэн асуултууд одоо гарч ирж байна л да. Нүрсний одоо үн тий асуудал дагуулад байна. Төсвийн орлого дутагт. За тэгэхээр 23 онд бол нийт экспортын нүүрсний дундаж үн маань $157 байсан байна. За 24 онд 130 болсон байна. За өнгөрсөн одоо энэ оны 8 сарын байдлаар дундаж үн $55 болсон. Тэгэхээр бүтэн 2 жил ер нь бол нүүрсний үн ингээд унсан байна. Тэгэхээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хүрэхгүй байх арга ер нь байгаагүй. Бүтэн 2 жил өнгөрцөн ба шүү дээ. Энэ хугацаанд хариу арга хэмжээ авах боломж байсан уу байгаагүй гэдэг дээр та нэг дүгнэлт хэлж. За манай эдийн засгийн хамгийн гол онцлог бол бид нөө уул уурхайн салбар түүхий дээр шууд хамааралтай байгаа тийм ээ. За энэ онцлогийг бол 15 жилийн өмнө олон улсын валютын сан Дэлхийн банк маш тодорхой хэлж өгсөн юм аа. Танай эдийн засаг түүхийдээс хамааралтай учраас түүхийдийн ийм савлгаатай байна шүү. Ийм учраас тогтворжуулсан тогтворжуулалтын сан гэдэг зүйлийг хэрэглээрэй гэж зөвлөсөн. Тухайн үед Чилийн сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж исэн, Чилийн тогтворжуулалтын санг байгуулахад оролцож исэн зөвлөх Эрик Парадо гэдэг залуу ирээд манай парламентын гишүүдэд олон нийтэд зориулж энэ талаараа зөвлөгөө өгөөд эдийн засгийн форумд оролцоод ингээд зөвлөгөө өгсөн. За бид тэндээс нь туршлагаа аваад төсвийн тогтвортой байдлын хуулиа баталсан, тогтворжуулсан үн гэдэг зүйлийг төсвүүдээр хэрэгэлдэг болсон тийм ээ. Тогтворжуулалтын сан байгуулсан. За үүний ач холбогдол нь юу гэхээр Чилийн чигээр болохоор түүх эдийн үнийн өндөр өссөн жилүүдээс хуримтлалаар те тогтворжуулсан үнээр бодоод илүү гарсан үнээр нь төсвөдөө зарахгүйгээр хуримтлуулж байгаа. Үндсэн гол санаа. За энэ аргыг бид нэр 14 жил орчим хэрэглээ явлаа тийм ээ. Тодорхой хэмжээгээр бага хэмжээч гэсэн болтгоо мөнгө хуруулаа энэ дээр те хуримтлуулсан. Илүү хамгийн гол асуудал бол үн хөрсөн үед илүү гарч байгаа орлогыг төсөв рүүгээ зарж болохгүй хамгийн гол асуудал нь эдийн засгийг халааж болохгүй тийм ээ. За гисэн хэдиж нэг онцлог гарч ирж байна. Одоо энэ ялангуяа сүүлийн 4-5 жил тийм ээ. Манай эдийн засаг дээр Чилээс ялгаатай нь металл биш нүүрс эрчим хүчний тийм. Хоёрдугаарт энэ нүүрснээс нөө бит хэмжээ маш их нөлөөлж байна. 36 сая байжгаад 84 хүртэл өсөрж байна шүү дээ. Бараг 2 дахин дабл. Тэгтэл энэ өсөж байгаа нүүрсний бит хэмжээ гэдэг чинь яг нөгөө үнийн өсөлттэй адилхан нөлөө үзүүлж байна тийм. Огцон орлого бий болголоо сүүлийн 3 жил. А гэтэл манай хуулийн дээр бид нөгөө Чил улсын шиг авахта бит хэмжээг нь бодоогүй зөвхөн үнээр бодцсон. Алт нүүрс хоёр дээр тийм. А гэтэл нөгөө эдийн засгийг халаагаад хөөрөгдөд байгаа юм чинь яг адилхан. Нүүрсний 30-40 сая тонн нүүрс нэмэгдсэн орлого нь төсвийг хөөсрүүлдэг, тэлдэг тийм. Тэгээд мэдээж энэ дээр нөгөө гүйцэтгэх засаг бас амлалтаа биелүүлэх гэдэг аль хэсэг газар ордог учраас тэр нь сайхан боломж олгож шүү дээ. Тэгэхээр энэ онцлогоо бид нар энэ төсвийн тогтворжуулалтын хуулиндаа цаашдаа анхаарахгүй бол энэ маань нөгөө дахиад түүхэн эдийн бит хэмжээ болон үнэ гэдэг зүйл чинь Монголын эдийн засгийг савлуулад байна, халаагаад байна тийм. Тэгэхээр одоо өнгөрсөн 15 жил бид энэс дүгнэлт хийгээд Чилийн жишээг авсан 15 жил тэр дүгнэлт хийгээд цаашдаа энэс сургамж аваад тогтворжуулсан үнэ гэдэг зүйлээ илүү сайжруулах, нутагшуулах хэрэгтэй. Гол санаа нь ердөө л бас нэг асуудал байлаа шүү дээ. Тэнцвэржүүлсэн үн гэдэг те. 26 оны төсөвт $337 гэдэг их өндөр үн тавьсан байна. Тэгээд тийм өндөр үн тавьчихаар тэрнээс дээш үн гарахгүй гэсэн үг. Тийм үү. Тэгэнгүүт тэр нүүрсний тэр одоо үн зарж байгаа үн маань тэр үнээс дээшээ гарахгүй учраас тогтворжуулсан сан руу мөнгө орохгүй байна. Бараг өөрийн 5 жилд орохгүй юм шүү. Тэгэхээр эн чинь өөрөө бас нэг айгуу том механизмын өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг хэлээ. Бидний яг нөгөө жишээ авсан жишээ нь болохоор яг нөгөө металл дээр тулгуурсан Чилийн жишээ байхгүй. Чил улсад бол энэ ажиллаа болж байгаа. Зөвхөн үн учраас. Тэ? Олборлолтын доктортой нөгөө хүчин чадламжийг явж байгаа. Гэвч манад огтөөр нөхцөл бий болсон байхгүй. Тэгэхээр одоо төсвийн доктортой байдлын хуулийн 11 дугаар заалтанд байгаа тэр нөгөө олон улсын 19-18 жилийн дундаж гэдэг үнэ бид нар үнэхээр дахиад шинээр бодох хэрэгтэй болно. Тэр олон жилийн дундаж байх уу? Яг аль үнээр авах вэ? Тэгэхгүй бол үнэхээр тийм болно. Одоо нөгөө хэд өндөр байсан үнээр тооцохлоор тогтворжуулсан үнэ гэдэг зүйл нь маш өндөр гараад хуримтлын санд очихгүй. Энэ үүрэг гүйцэтгэх болчихж байгаа. Тэгэхээр одоо төсвийн тогтвортой байдлын хуулийн тэр хөшүүрэг дээр бид нар хоёр юм бодох хэрэгтэй болж байна. Тогтворжуулсан үнийг яаж тооцох вэ? Ямар их сурвалж байна те? Хоёрдугаарт бит хэмжээний өсөлт энэ яг адилхан үр дагавар шүү дээ. Ингэжээж эрхчлүүдийнхаа тогтворжуулсан орлого гэдэг зүйлийг бий болохгүй бол одоо эдийн засгч улам томорж шүү дээ. 100 их найдаа эдийн засаг дээр ярьж байгаа учраас бид нар энийг маш анхааралтай хийхгүй бол энэ бол төсвийг хөөрөгддөг халаадыг маш том юм хүчин зүйл болчихлоо. Хэрвээ одоо нэг цаашдаа улам томорно тэгэхээр нэг унаад хэлвэл нөгөө талдаа нөөц хангалттай хуримтлуулж чадаагүй байл тэгээ нэлээд энэс ч том асуудал үүсдэг. Яг одоо үүсээд байгаа бид нэр одоо өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан гэдэг тогтворжуулалтын санд байгаа мөнгө маань Монгол улсын баг нэг
хагас сарын төсвийн зардлага нөхөж чадахгүй байна. Тийм бага хэмжээнд байна шүү. Уг нь энэ мөнгө чинь нэг их хэмжээний те валютын нөөц гэдэг шиг төсөв тасарч үед тогтворжуулсан сангаас нөхөд алдагдлыг нөх болцоотой байна. Гэтэл тэр хэмжээнд хүрч чадахгүй л байна. За дараагийн асуулт маань бас төсвийн энэ өсөлтөн дээр байна л да. Ковидын өмнөд 11 их нийтийн бид нар төсвийн одоо зардлагатай байжээ, орлоготой байжээ. За 24 оны эцсээр 30 их нийт болсон. 3 дахин өссөн байна л да. Гэтэл багш эмч цагдаа гэдэг нэг одоо бидний ярьдаг тий одоо төрийн аль багштай маань тэр цалин бол 3 дахин өссөнгүй шүү дээ. Тэгэхээр энэ тэгээ одоо өнөөдөр ингээд чагсаалт цуглаа хийгээд нэг 20% тухай яриад нөгөө 20% чадан чадахгүй гэдэг ингээд маргалтаад мэтгэлцээ сууж байгаа чинь энэ одоо арай л юм биш үү? Та энэ дээр яг юм байсан. Сая энэ жил төсвийн тухай хууль заасны дагуу нөгөө төсвийн олон нийтийн хилцүүлэг гэдэг уг нь энэ хуулинд байсан. Урд нь бол энэ хилцүүлгийг зүгээр нөгөө богинохон хугацаанд цөөхөн хүний хүрээнд тэгээд төс учраас олон нийтэд төрж байгаагүй те. Энэ удаа салбар болгон тустай гэдэг нэлээд олон хүн оролцлоо шүү дээ. Тэгсэн байна. За эндээс юу олж харагдсан бэ гэхээр манай салбарын яам төсвийн ерөнхийлөн засагчид ямар байдлаар төсөв хийдэг вэ гэдэг нь харагдсан. Урд нь бол тэр сангийн амд хүртэлх процесс нь бид нар мэддэгдэхгүй байлаа шүү дээ. Бүгдийн зангидсан хойно сангийн ам засгийн газар хилцүүлсэн төсвийг бид нар олж үздэг байсан тийм ээ. Гэтэл энэ жил яг тэр анхан шатны байгууллагууд яамдууд ямар зорилт тавиад ямар арга хэмжээнд төлөвлөд байгааг бид нар анх удаа очиж сонсон байхгүй боддоор тийм. Гэтэл энэ дээр том асуудал байна. 20 оноос хойш бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг жутлаад 5 жилийн төлөвлөгөөтэй болсон. Жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй жил болгоны хавар улсыг хол баталж байгаа. Гэтэл тэр төлөвлөгөөний дотор бид нар ямар зорилт тавиад байгаа юм гэхээр маш ойлгомжтой тийм. Жишээлбэл эрүүл мэндийн салбарт. Уг нь бол бүх улс орны салбар бол өөрчлөлт сэргийлэлтэй. Халдвар төвчний аливаа өвчлөлийг бууруулах зорилт багсна. Гэтэл манай хөгжлийн зорилтод бууруулах гэдэг зорилт нь байхгүй. Хуулийн эрх зүйн салбарт нөх хүний аюулгүй байдал тийм гэмт хэргийг бууруулах нь үндсэн зорилт багсна. Гэтэл бид нар хөгжлийн зорилтын дээр гэмт хэргийг бууруулах биш гэмт хэргийн илрүүлэлт гэдэг зорилт тавьчих. Огтөр зорилт. Тэгээд төсөв боловсруулахаар нөгөө үйл ажиллагаа чинь нөгөө яг үндсэн үйл ажиллагаа тийм өвчлөлийг бууруулах, гэмт хэргийг бууруулах биш нөгөө үр дагавартай тэмцэх хэзээ бүгд явж шүү дээ. За боловсрол төр мөн адилхан. Бид нар одоо нэлээд том юм нөгөө хөгжлийнхэн бодлого төр хэд хэдэн том алдаа гаргацсан. 12 жилийн боловсролын тогтсон шийдэл шалгамаа ингээд маш өөдрөгөр төсөлж яваад явцсан чинь хүн амын өсөлтийн маш таагүй эхэлсэн. Хүн амын өсөлт буурсан жил эхлээд гэтэл тэрнээс хойш 8-9 онд яг 12 жилийн боловсролын тогтсон шилж явах Монгол улсын хүн амын төрөлд нэг 63 мянга болсон. 60-аас 63 мянга. Гэтэл хэдхэн жилийн дараа хүн амын төрөлд 83 мянга болсон. Хөдөөгөөс Улаанбаатар руу шилжүүлдэг асар их нэмэгдсэн. Ингээд огт тооцоолоогүй ачаал бий болсон. Тэгэхээр нөгөө бидний хөгжлийн бодлогын төлөвлөгөө гэдэг зүйл маань те бодит байдлаас асар хол. Энэ алдаа минь бүх салбар дээр ингээд төсвийн зохиомжтой эрэлт ачаал бий болгож байна. Тухайлбал боловсролын салбар дээр одоо ягаад 3000 багш хэрэгтэй тухай яриад байна те 1000 багш. Гэтэл 12 жилийн боловсрол чи яг манайд үнэхээр хэрэг болсон юм уу? 12 дугаар анги төгсөөгт хэн хэрэг болсон юм бэ? Бүгдээр 12 төгсөд одоо мундаг боловсролтой болчихвоо. Тэр үр дүнгээр нөгөө төгсөгчдийн 3-5% нь л ашиглаж чадуу те гадаад орнд явж байгаа. Хоёрдугаар хөдөө орногт хуучин суманд 8 жилийн сургууль буюу дунд сургууль байсан. 20 жилийн. Гэтэл энэ 10 хэдэн жилийн турш бүгдийн бүрэн дунд болгосон. 10 дугаар анги байсан бол одоо 12 жилтэй. Тэгэхээр тэр бүх 12 жил болгон дээр багш нарын тоо анги танхимын шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр ингээд бид нар урьдчилан төлөвлөгөөгөөр өөрө суур зардлаа өсгөх алхмад маш салбарын бүгдээрээ хийцэн. Тэрийгээ дагаад төсөвнө дагаад өсөж байгаа. Тэгээд төсвөө төлөвлөхдөө бид нар үр дүн чиглэсэн тухай ойлголт угаасаа байхгүй. Манай төсөвч өөрөө зардлын зүйлээр хийдэг учраас үр дүн чиглэсэн байх уу гэдэг нь хэмжүүр нь маш бүрхэг. Нөгөө түрүүний ярьсанчлаа өвчлөл буурсан уу, гэмт хэрэг буурсан уу гэдэг тухай байхгүй та. Дараа нь төсвийн аргачлалаар бид нар нөгөө зардлын зүйлээр төлөвлөдөг учраас тэр зардлын зүйлээс нь яг үр дүн чиглэсэн хэсэг нь олж харахад маш хэцүү. Тэгэхээр бид нар энэ төлөвлөлтийн аргаа засахгүй бол салбарын хамт бол бүгдээрээ маш их олон оронтойгоор маш их мөнгөөр л ажил хийж байна. Энийг хязгаарлах хүчин зүйл алга байна. Тий одоогийн манай хууль эрх зүйн зохицуулт бол энэний дагаад улам л томруулдаг арга байна. Тэгэхээр энийг энэ тогтолцооны төлөвлөлтийг аргаа засахгүй бол цаашдаа энэ бол ингээд улам л томрох хандлагаар явж байна. Тооноос одоо чанарч шилжнэ гэж засгийн газар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сайн дураараа тоог цөөлөх одоо эрх зүйн орчин бол Монгол байхгүй байна гэж тайлаад байна уу тий? Салбарын яамнаас бүх төсвийн ерөнхийлөн засагч салбарын шууд засагчаас эхлээд хамгийн хялбар арга зам нь орон тоогоо нэмэх шаардлагаж байгаа зардлаа нэмэхийг л хүсэж байна. Тэрүүгээр асуудлаа шийдэж болоод байна шүү дээ. Зөв. Гэтэл хөшүүрг нь тий бага орон тоогоор үр дүнтэй ажиллах хөшүүрг байх хэрэгтэй. Тэр нь байхгүй. Зөв. Тэгээ энийг хийн хийх хэрэгтэй.
Дор хаяж бид нэр төсвийн тухай хууль дээр энэ төр хөшөөрөг нь оруулж өгөх хэрэгтэй тийм. Одоо уг нь зарим нэг заалтууд байна. Жишээлбэл төсвийн тухай хууль төсвийн ерөнхийлөгчийн загшигч 5 жил тутам нэг удаа харьяа байгууллагуудынхаа ингээд үр дүн үр ашигын байдал дүн шинжилгээгээ засгийн газар танилцуулна гэх мэтэр заалт уг нь байгаа байхгүй. Энийг бид нэр огт ашиглаж байгаагүй. Дээр нь төлөвлөлтөн дээр бид нар нөгөө үр дүн чиглэсэн буюу үр дүн чиглэсэн төлөвлөлт гэдэг зүйлийг ямар нэг байдлаар нэвтрүүлэхгүй бол зардлын зөвлөл төлөвлөлөд байгаа учраас тэчний оронтой тим том байр нь одоо орон тооны бензин шатхууны халаалт гэдэг тухайл яриад байгаа болохоос биш. Одоо жишээлбэл эрүүл мэнд маш сайн таагаа байхгүй. 2024 оны эрүүл мэндийн статистик харахад Монгол улс жилдээ 800 мянган удаа төрийн тусламжийн дуудлага хүлээвсэн байна. 800 мянган удаа. Энэ дуудлага хэдэн хүн үр дүнтэй байсан бэ те? Эрүүл яг шаардлагатай хүндээ хүрч чадсан уу гэдэг. За өчигдөрхөн нэг телевизээр ярилцлаган дээр Монгол телевизээр ярилцлаган дээр харагдчихлаа шүү дээ. Тэрэн дотор үр дүнгүй маш их дуудлага байдаг те. Нөгөө өөрийн буруугарсан те, халуурсан, архитектон согтуурсан гэдэг ч юм. Гэтэл тэнд төрийн тусламж уг нь мөнгө зарцах ёсгүй те. Яг нөгөө яаралтай тусламж руугаа төргөө очих хэрэгтэй байтал буруу тусламж руу яваад ингээд нөгөө төрийн тусламж цаг хугацаанд очтгоо тэн дээр маш их зарлаа. Гэтэл энийгээ залруулж чадахгүйс болоод нөгөө автомашины илэгдэл маш хурдан те. Бараг 4-5 жилийн өмнө гэсэн эмнэлгийн төрийн тусламжийн машины гүйлтийн хугацаа дуусаад одоо дахиад парк шинжлэх тухай. Ингээд нөгөө суур асуудлаа бид нэр зөв төлөвлөхгүйс болоод төсвийг ингээд маш өрөлгөн байдлаар зардаг. Энэ систем бүх шатанд байна. Тэгэхээр нөгөө орондоо нэмэлт ахар чинь мэдээж цалингийн өсөлт нь багасаад тэр чинийгээрээ багасаад байна л хэрэг. Уг нь цөөх хүнд илүү ахиу цалин нэмчмээр байдаг тийм. Гэтэл суур төлөвлөлт нь өөрөө маш олон орондоогоор ажиллах нөхцөлийг бүрдүүлээд. Окей. За тэгээд бас нэг юм санаа зовж байгаа асуудал байна л да. 19 онд ковидын өмнө манай төсөв дотоодын нийт түвшинд 30% эзэлжсэн. Одоо 25 оны байдлаар бол 38% болоод ингээ бууж чаддгүй. Ингээд төсвүүд хэлсэн. Тэгэхээр саяны одоо ингэж дээр эдийн засаг өсөхийн зэрэгцээ дахиад хувь нөхцөл чинь бүр дангаагаад байдаг тийм. Тэгэхээр энийг одоо эргүүлээд үр ашигтай болгохын тулд таны харж байгаагаар яг ямар алхмуудыг 1 2 3 үйл хийх ёстой байна. За хамгийн түрүүний олон улсын байгууллагуудын өгдөг зөвлөмж бол нөгөө бид уул уурхайн салбараас хамааралтай гэдэг л хамгийн байнга анхаарч байгаа хэрэгтэй тийм. Бидний орж байгаа орлогод нэг төвшин төрөө тогтохгүй байхгүй. Аж үйлдвэрч улс жишээлбэл Вьетнам улс юм тийм. Тэр нөгөө савлдгүй тогтмол татвар төлөгч нь байнгын жигд үйл ажиллагаа тавьж байгаас тэр төсвийн тогтвортой байхгүй. Манайх тийм эдийн засаг биш учраас нэг удаа 80 сая тоннд нүүрс хүрлээ. Энэ бол ямар ч баталгаагүй тийм. Маргааш 60 70-ыг үгүйсэх ямар ч аргагүй. Үнэн ч буурах. Тэгэхээр төсвийн зардлаа тэр хүртэл нь тэлж болохгүй. Тэгэхээр энийг хязгаарласан хүчин зүйлүүд хэрэгтэй тийм. За дээр нь нөгөө улсын хөрөнгө сүүлийн жилүүдэд мөнгөтэй юу ч хамаагүй улсын хөрөнгө оруулалт хийдэг боллоо шүү дээ. Тийм. Улс оролцох шаардлагагүй мөр гортол тийм. Хувийн хвшилдөгч болцоотой автоцам, нисэх буудал, дэд бүтцийн байгууламжуудыг улсын төсөв. Тэгэхээр хөрөнгө оруулалтын дээр ийм салбар, ийм хөрөнгө оруулалтыг л улс дангаар хариуцна гэдэг хязгаарлалт хийж өгөхгүй бол энэ нөгөө хориглоогүй учраас одоо баг мөнгөнд байвал хийгээд байна. Орон нутгийн сонирхол байна, гишүүдийн сонирхол байна тийм. Ингээд маш олон юмруу дуртай юмруу одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт хийдэг учраас энэ бол маш их ачааллыг бий болгож байна. Тэгэхээр мөнгө ихтэй үедээ нөгөө том объектуудыг эхэлцдэг. Дараа жил мөнгөнд дутдаг. Нөгөө ажил нь дуустдаг тийм. Сунжираа 7-8 жил болж дуустгүй объект он дамждаг объект одоо маш их болж байна. Жилдээ улсын төсөв одоо харалтаа энэ 2026 оны 580 600 объект улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж юу гэсэн үг вэ? Хэдхэн жилийн өмнө энэ чинь баг 2-3 дахин бага байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр бага хэмжээний хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай ажил бид нар хийж болох л байхгүй болно. За тэгэхээр сая шинээр байгуулагдсан засгийн газрын бас нэг онцлог зүйл нь анх удаа иргэдээс одоо санал авлаа. Тэгээ 188 мянга 16 иргэдээс санал авлаа. Насан туршидтын 8.2% хамрагдлаа гэдэг ийм мэдээлэлүүд явж байна л та. Тэгээ энэ дээр бол иргэд эрүүл мэнд боловсрол цахилгаан руу одоо хамгийн их гол анхаарлаа хандуулж мөнгө хуваарлаар гэсэн юм байна. Яг бодит амьдрал дээр засгийн газар одоо төсвөө сая зарцуулалтаа хуваахта өнгөрсөн оныхоос энэ салбарууд руу мөнгөнүүдээ нэмж хуваарлсан уу? Эсвэл зүгээр сайхан асуулаа. Тэгээд одоо тэ дүрсгээд байгаа мó эсвэл яг үнэхээр үүргээ ойлгоод байна уу? За олон нийтээр хэлцүүлдэг зарчмын зөв. Олон улсын байгуулагчдад те нээлттэй байх хэрэгтэй. За харин хугацааны хувьд хийжээ гэдэг л бид нар дахиад бодох хэрэгтэй. Яг тэгэхээр манай төсвийн цикл чинь нөгөө 2010 оноос хойш дунд хугацааны төлөвлөлтөнд шилжчихсэн байхгүй. Төсвийн хүрээ гэдэг зүйлээсээ те хаврын чуулганаар. Яг иргэдийн өгöd дан санал чинь төсөв дээр биш үндсэндээ тэр төсвийн хүрээнээс эхлэх хэрэгтэй байхгүй. Тодорхой салбарт хөрөнгө оруулалт нэмнэ гэдэг чинь нэг жилийн төсөв төр шийдэгдэхгүй. Яг тэгэхээр их хурл аль салбарт хэдийн хэмжээний төсөв байх ёстой гэдэг хязгаарыг хавар баталсан байхгүй. Тэгэхээр их хурлын хавар баталсан төсвийн хязгаар гэдэг зүйлийг одоо эх оны 26 оны төсвийн төсөл дээр засгийн газарч сангийн амч хөдөлгөж чадахгүй. Нөө хязгаар гэдэг зүйл нь байж байгаа. Хэрвээ тэрийг дахиад өөрчлөө гэдэг санал оруулахгүй бол
бид нөгөө салбарынхаа төсвийнхаа хөрөнгө оруулалтын урсгал зардлын хязгаарыг хавар батлуулсан байхгүй. Тэгэхээр 3 жилийн төлөвлөлт байгаа гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Жилийнхээ төлөвлөгөөг хавар батлуулж байгаа. Тэгэхээр нөгөө олон нийтийн хэлэлцүүлэг гэдэг нь хавар байх хэрэгтэй болж шүү дээ. 4-5 сард. Тэгжээж тэр санал нь хавар тусгагдах юм бол бодтой болно. Хоёрдугаарт энэ дээр мэдээж манай төсвийн тухайд нөгөө гаргасан саналыг яаж үнэлэх вэ гэдэг асуудал байна. Одоогийн манай засгийн газрын тогтоол журмаар харахад салбарын яам тэрийг үнэлж байгаа байхгүй. Тэ? Сургууль цэцэрлэгүүдэд ирэмбэлж байгаа аль нь илүү чухал вэ гэдгээ салбарын яам тогтоож байгаа юм. Гэтэл иргэдийн санал хажуугаас ороод ирэхээр тэрийг хэн яаж үнэлэх юм бэ? Яагаад чухал гэж үзэх юм бэ гэдэг асуудал гарна шүү. Тэгэхээр засгийн газрын тогтоол журамдаа бас тэрийг оруулах хэрэгтэй. Иргэдээс игсэн саналыг яаж үнэлж тэр жагсаалтын ирэмбэ хаагуур оруулах вэ гэдэг санал. Тэгж тодорхойлох. За иргэдийн бас нэг хүсэж байгаа зүйл байна л да. Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг асуултанд төрийн захиргааны зардлыг бууруулах 27.6%, төрийн өмчт компанийн зардлыг бууруулах тоог цөөлөх 23.2% гэдэг хамгийн том хоёр. Энэ хоёр байна л да. Тэгээ энэтэй холбоотойгоор юу гарч ирж байна вэ гэхээр одоо төрийн өмчийн хөвчлөл. За тэгээд стратегийн ордууд эзэмшиж байгаа төрийн өмчийг хөвчлөх эрдэнэс тавталгоо. Эрдэнэт гэх мэтчлээ. Тэгэхээр судлаад үзэхээр энэ төрийн өмчийн хөвчлөлтөөр өнгөрсөн хугацаанд их хурлаас бол 5 чиглэл гараад ингээд батгагдаад явсан юм байна. За тэгээд тухайн үедээ ингээд компаниудаа лист гаргаад ингээд одоо хөвчлэнэ гэл. За харамсалтай нь бол маш цөөхөн компаниуд хөвчлөгдсөн. Тэгээд нөгөө хөвчлөлийн үр дүн нэг 10% 20% тий нэг жоохон за 34% ч юм уу. Тэгээд хамгийн ихтэй ингээд хөвчлээд тэгээд нөгөө чанарын өөрчлөлт байдгүй бас. Тэгэхээр уулын жишээлбэл энэ стратегийн ордуудаа хөвчлчвал үнэхээр маш том реформ болох гэдэг л да. Тэгэхээр та энэ дээр яг таны юу н байр суурь одоо юу байгаа вэ? Энэ засгийн газар энэ төрийн өмчийн хөвчлийг хийж чадах уу? Хийчих юм бол ил тод нэлттэй болно, олон нийтийн хяналтанд орно. Үр ашиг сайжирна. Авилга хийх бол буурна. Энийг дагаад баялагын хөрөлт явагдана. Чинэлэг дундаж ингэ бий болно. Нийгэмч одоо нөгөө бидний яриад байдаг тэгш их шудрах гэсэн тогтох эдийн засгийн суурь хөрсөн бүрдэн тий. Гэ энийг ингээ бид нар яриад байдаг мөртлөө ерөөсөө хийдэггүй. Нэг юм сэдв. За тэгэхээр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас жид болгоо гэдэг төрийн өмчт байгууллагын тайлан нэгтгэхэд гаргаж байгаа. Тэр тайлан үзэх юм бол одоо нэг бүх тоо мэдээлэлүүд байж байгаа. Хичнээн төрийн өмчт компани ямар өмч хөрөнгөтэй гэдэг. Тэгэхээр энэ бол үнэхээр санаа зовоосон юм чинь. Маш их хэмжээний хөрөнгөтэй тий төрийн өмч хэдий найтаа. Тэгэхээр энийг мэдээж нөгөө үр ашигтай хариуцж чадах зөв менежментээр шилжүүлэх хэрэгтэй айчмаар. За энэ асуудал бол чухал. Энээс илүү бас нэг чухал асуудал. За. Хуулиар одоо төрийн өмчт компани улс хурлын газрыг байгуулж байна шүү дээ манайх тий. Улс хөрөнгө оруулалт хийж байна. Энийг зөв зохицуулж хязгаарлахгүй энэ чинь өөрөө төрийн өмчийг улам томруулж байна. Засгийн газар жилдээ хичнээн ч удаа улсын хурлын газар байгуулж болж шүү дээ. Улсын хөрөнгө оруулалт хийгээл тэргээ шууд улсын хурлын газар тий. Зүгээр төлөвлөгөө хийдэг байгууллагыг улсын хурлын газар болгоод маш их өмч хөрөнгө өгөөл. Тэгэхээр анханасаа бий болгож байгаа тэр төрийн өмчийг ямар нөхцөлд бий болгох хэрэгтэй вэ гэдгийг хууль зүйн хувьд хязгаарлаж өгөхгүй бол ямар ч асуудлаар засгийн газар төрийн өмчт үйлдвэрийн газар байгуулж болж байгаа юм. За одоо нэг жишээ нь те сайн шинжлэх газрын тус боловсруулах хууль те. Одоо яг энэ нэрчрийн явуул энэ мөлдөр мөн улсын төсвийн гадаадын зээлийн хөрөнгөөр байгуулагдсан учраас дуусахтаа дахиад нэг төрийн өмчт үйлдвэрийн газар болох гэж байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яг энэ шатнд нь бид нар шийдэх хэрэгтэй. Шинээр бий болж байгаа энэ үйлдвэрийн газрууд анханасаа төрийн өмчт биш те оролцоотой хувьцаат компани ч юм уу юм байх хэрэгтэй. Жишээлбэл сайн шинжлэх газрын тус боловсруулах хууль өөрөө яг ийм байж болох сонгодог жишээ байхгүй. Төр энийг цаашдаа ашиглалтанд орлоо гэхэд дангаар үйл ажиллагаа явуулах маш төвөгтэй. Яг тэгэхээр тэр чинь нөгөө дотоодын ханганы нийлүүлэх сүлжээ шүү дээ. Тэр сүлжээн дээр төр өөрөө байхгүй шүү дээ. Бүх дотоодын ханганы түүх сүлжээ чинь манай хувь ажилтнаа тий. Тэгээд эн чинь маш төвөгтэй бүтээгдэхүүн шүү дээ. Шингэн бүтээгдэхүүн тий. Мэдээж дахиад Эрдэнэс тавталгаа гэдэг шиг төр өөрөө үйлдвэрийн хажууд дахиад нэг борлуулагч гаргах гэх юм бол энэ бизнес нь өөрөө онцлогтой бизнес байхгүй. Тэгэхээр аюулгүй байдлын хувьд ч гэсэн. Тэгэхээр одоо миний зөвхөн бодлоор л энэ сайн шинжлэх газрын тус боловсруулах үйлдвэрийн төс дуусгаас өмнө энэ үйлдвэрийг өөрөө хувьцаат компани болгочих хэрэгтэй. Тэр магадгүй яг дамгаа хувь эзэмшиж болно те 50 ч юм уу 60 ч юм. Тэр борлуулалт түгээх бусад сүлжээн дээр
манай мэрэгсэн байгууллагуудад оруулаад тий хувийн компаниуд оруулаад ийм байдлаар анханасаа төрийн өмчөө олон нийтийн оролцоотой болох алхмуудыг эхлэх юм бол төрийн өмчийг хязгаарлах бас нэг бодлого болно. Ялангуяа бодит салбар дээр ягж хөрөнгө оруулалт тий эрчим мууч эндээ дэвтэц одоо нефт хангамж гэдэг. Энэ дээр төр өөрөө дахиад төрийн өмч төлөвлөрийн газар байгуулаад байна гэдэг чинь маш буруу гэж үзэж байна. За мэдээж уул уурхайн салбарт бол төвөгтэй. Манай хувьд бол одоо харьцангуй нэг цөөхөн том үйлдвэр байгаа учраас тэн дээр одоо шууд төвчлөглөхлөөр одоо маш сайн бэлтгэлийг авахгүй бол өмнөх жишээ нь бол одоо хөвчлөд их сайн үр дүнд төрсэн жишээ одоогор маш бага байна тийм байхгүй. Тэгэхээр энэ дээр маш сайн бэлтгэлтэй зөв хөвчлөхгүй бол тэрнээсээ илүү дордуулчих тал бас боломжтой. Бас нэг юм асуудал сүүлийн үед яригдаад штэ. Газрын хуур элемент. Тэ. Миний одоо харж байгаагаар бол энэ альцис нүүрс шиг ингэж олон гар дамжаагүй одоохондоо. Тэгээ том хөрөнгө оруулалтуудаас хийгдэж арай амжаагүй нэг юм арай одоо юу гэдэг цэвэрхэн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм байгаа дээр нь тэр одоо байж болох бүх илэрцүүд лицензүүдэд цуглуулад гадны бирж дээр нэг 51% ч юм уу. Эсвэл 49% ингээд шууд гаргаад мөнгө өсгчмөр санагдаад байна надад. Тэгээ тэрүүрээ хайгуулаа хийгээл яваалаа л та тий. Зөөсгөл хайгуулаа хийгээл яваалаа. Заавал тэрийг ухаалан байхгүй шүү дээ. Угаасаа цагнж болоогүй байх. тэгж жагаад мэдгүй 5 10 20 жилийн дараа ухаад ашиглаж болно. Тэгтэл одоо энийг ингээд яг яаж анханаас нь зөв менежментээр ингээд явуулмаар байдаг гэтэл тэрийг ерөөсөө ярихгүй л байна л да. Үнэхээр газрын хавралмент бол Монгол улсын дараагийн стратегийн бүтээгдэхүүн юм. Одоо ингээд би нэг график бэлдсэн юм л да одоогор энэ болгон тий. Өнгөрсөн жил 20 жилийн манай зэсийн байжмал нүүрсний борлуулалт орлого ингээд яг зэрэгцүүлээд үзэхлээр энэ хоёр орлого маань 3-4 удаа ингээд байраас олсон баг тий. Нэг удаа зэсэнд аваад, нэг удаа нүүрсэнд аваад. Тэгэхээр үүнтэй адилхан манай 3 дахь бүтээгдэхүүн хэрэгтэй байхгүй. Багц бүтээгдэхүүн тий. Дангаар биш. Тэгэхээр зэс нүүрс хоёр аль аль нь буурлахад 3 дахь бүтээгдэхүүн бас тодорхой үнэмээр оруулаад ингээд байх юм бол тогтворч болох байхгүй. Одоо яг сүүлийн жилүүдэд одоо нүүрсний үн буурахад одоо манай зэсийн байжмал нэмэгдээд явж шүү дээ. Тэгэхээр яг энэ шиг ингээд орлого бүтээгдэхүүн бид нарт хэрэгтэй. Тэгэхээр ирээдүйд одоо яг үнц нь маш өсөж байгаа зүйл бол газрын хавралмент байна. Энэ геополитикийн асуудал ч өөрөө энийг маш үнцэнтэй болгож байна шүү дээ. Өрөндийн орнуудын дээр маш их сонирхолтой байна. Тэгэхээр энэ бол гарцаагүй ирээдүй. Гагцгүй бид нар олон нийтэд энэ дээр нэг ойлголт зөв өгөхтэй зүйл бол газрын хавралмент өөрөө манай нөө зэсийн байжмал шиг маш амархан холбогддог бүтээгдэхүүн биш. Өөрөө гарч иж байгаа нөгөө мэрэгчлэнүүд хэлээд байгаа шүү дээ. Олон цогц бүтээгдэхүүн хамт байдаг учраас боловсруулалтын технологийн төвөгтэй хүнд. Тэгэхээр хичнээн ч Монгол улсад энэ хөдрийн олборсон бид нар одоогор тэрийг боловсруулах баяжуулах үйлдвэр Монгол байгуулах болцоо байхгүй. Хэмжээний хувьд баг технологи нь маш хүнд. Тэгэхээр бид нар эхний хэдэн жилдээ олборлоо ч гэсэн тэрийг нөгөө хөдрээр нь л гадагшаа борлуулнаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ямар ч аюулгүй Монгол улсын ирээдүйн болсон стратегийн бүтээгдэхүүн гэдэг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо хятад ч нь бол энэ төрлийн дэлхийн одоо үйлдвэрлэлийн 70% хангаж байна тийм. Америк руу Америкийн импортын 70%-ийг хятад хийж байна энэ бүтээгдэхүүн дээр. Тэгэл энэ хоёр ч одоо ер нь энүүгээрээ л одоо сүүлдээ би нэгэ бойкотлдог боллоо шүү дээ тийм. Өшөө нэг зүйл ойлгох зүйл манайх газрын хавар гэхэлэр ингээд алт шиг ингээд дангаараа байх юм шиг ойлгоод байгаа байхгүй. Алт мөнгө шиг. Гэтэл газрын хавар элемент чинь дангаар нь хэргэлдэг. Бусад металлтай холжиж үн цэнтэй бүтээгдэхүүн болдог. Жишээлбэл салхин сэнсний турбины мотор шүү дээ. Тэрний моторонд ингээд тойроод барьж байгаа олон тонн жинтэй соронц. Энэ соронц ч өөрөө төмрийн хөдөр болон газрын хавар элемент необидим хайлтс байхгүй. Нийт одоо 1 тонн жинтэй соронц байлахад тэрний нэг 50 кг ч 10 кг ч юм уу газрын хавар элемент л байхгүй. Тэгэхээр бидний амьдралд өдөр тутамд байгаа. Одоо бидний өндөг автомашин болгонд энэ соронц хэдэн 10 кг-аараа байж байгаа. Бидний гар утсанд байж байгаа. Тэгэхээр энэ газрын хавар элементүүд бидний өдөр тутмын амьдралын хэрэглэн аль хэдийн орцсон явж байгаа гэдэг бид нэр ойлгож байна. Окей. За, эргээд бас төсвөргөө 26 оныхоо төсөв маань ер нь бүрдэх юм уу? Төсвийн орлого бүрдэх юм уу гэдэг асуултын тэмдэг байгаа даа л та. 31 их найд төгрөгийн одоо төсвийн орлого бүрднэ гэдэг ингээд тооцоолчихжээ. За тэгээд зэстэр бол төсөв тооцсон 1 тонныг бол 9700-аар тавьсан байна. Тэгэхээр одоо 100000 гарц явж байна. Тэгэхээр ер нь зэсийн үн их унах юм шиг байна гэж миний хувьд бол бас бодоод байгаа. За алтыг 2800-аар оруулсан юм шиг байна төсвөрөө. Одоо 4300 болцсон явж байна. Тэгэхээр хангалттай байна. Төмрийн өдрийг $69, газрын тосыг $72 гэдэг ингээд оруулсан юм байна. Гэтэл зэс нүүрс хоёр нийлээд 89% байна л да. Экспорт юм байна. Тэгэхээр энэ дээр гол асуудал юу гэхээр нүүрсэн дээр бид нар 90 сая тонн нүүрс гарганаа гэж оруулчиж за 70 дундаж үнийг $70 зарнаа гэдээ оруулсан байна. Тэгсэн чинь одоо 55 байна. 8 дугаар сарын байдлаар 9 дугаар сард жоох өссөн гэж харагдаж байгаа. За бид нар оны эцэст нэг 80 сая тонныг л одоо гаргаж чадах юм шиг байна. Тэгэхээр эх оны төсвүүд дээр 90 хичээд
90 сая тоног тавьчихсан. Дээрээс нь үнэ болохоор 70 гэдэг тавьчихжээ. Тэгэхээр одоо шинжилгээний дүгнэлтээр бол юу гэж байгаа гэхээр ийм хэмжээнд бол хүрхэрэг байна гэдэг дүгнэлтээ одоо миний хувьд хийгээд сууж байна л та. Тэгэхээр та энэ дээр ямар байрсуртай хүрч чадах болов чадахгүй. За Монгол улсын нүүрс мөн өөрөө нөгөө кокс нүүрс ихэнхэнтэй дийлэнх. Гэхдээ энэ дээр бас нэг жоохон бид нар анхаарал таандахгүй бол манай галийн статистик дээр бүртгэгдэх нүүрсний мэдээлэл бол хоёр төрлийн нүүрс бүртгэгдэж байгаа. Чулуун нүүрс, хүрэн нүүрс гэх тээ. Сая эхний 9 сарын байдлаар харахад одоо хүрэн нүүрс чинь нэг дөнгөж 4 сая тонн шүү дээ. 62 саяас чинь 58 сая тонн кокс нүүрс гэж манайх бүртгэж байгаа байхгүй чулуун нүүрс. Гэтэл урд хэл дээр гараад татын галийн байгууллагын бүртгэж байгаа нүүрсийг харахаар манайхаас октоор англи гарч ирж байна. Кокс нүүрс, лигнит, хүрэн нүүрс гэдэг өөрөөр ангилаад бидний бараг 70-80% чулуун нүүрс гэж ангилсан сайн чанарын нүүрс гэж ангилсан нүүрс мань урд очихлоор 54 сая тонн, 84-с 54 сая тонн кокс нүүрс болж хувирч байгаа. Яг тэгэхээр тэднийх нөгөө гашуун сухадар гарч байгаа машиныг падааны үндэслээд аль уурхаагаас ачсны үндэслээд өөрөөр агуулгах төр буулгаж. Тэр илчлэгийг мэдж байгаа шүү дээ. Тэр нөгөө уурхаан илчлэг нь байж байгаа тийм. Тэгэхээр тэр англи маш зөв болчихж байгаа. Тэгэхээр бид нар тэр англитай нийцүүлэхгүй бол бид нар энэ чинь нөгөө айхтар их хэмжээний кокс нүүрс гаргацсан гэж ойлгоод байт яг урд төрч дээр очихоор бодлоо болчих чинь. Хоёрдугаар бидний галийн статистик мэдээ чинь нөгөө хөрөн нэрс эрчим хүчнээс бүгдийг хольж байгаа дундаж байна. Тийм. Тэгэхээр бид нар цаашдаа нөгөө англитай зөв болох хэрэгтэй байна. Санаа зовж байгаа асуудал бол юу гэхээр урд төршийн зүгээс нөгөө сэргийгт эрчим хүчний зүгээр маш эрчимтэй бодлого болж байна шүү дээ. Сая нөгөө нүүбэд болсон хурал дээр хятад улсын дарагч бас тодорхой зорилттой дэвшүүлчлээ тийм. Ойрын 10 жилд хятад улс нүүрс хүчний давхар эслийн ялгарлыг 7-оос 10% бууруулна гэх. Тэгээ хятад улсад суурилуулж байгаа сэргийгт эрчим хүчний хурд тусаад маш хурдтай явж байна. Тэгэхээр эрчим хүчний нүүрсний хэрэглээ хятад улсад ер нь цаашдаа буур хандлага нь бараг тодорхой. За ирэх 2026 оны 3 сард болох хятад улсын 2 их хурлаар хятад улс дараагийн 15 жилийн төлөвлөгөө хэлсэн. Одоо энэ төлөвлөгөөний аль хэдийн үндсэн нөгөө төслийн гараа хэлцэгдээ явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дотор ч гэсэн харагдаж байна. Үндсэн энэ нөгөө эрчим хүчний нүүрсний хэрэглээг бууруулах. Хоёрдугаар сая 8 дугаар сард жишээлбэл бас нэг шийдвэр гарсан хятадын гол 5 яам, уул уурхай ажилтны яам, мэдээлэл технологийн яам, сангийн яам дээр нь үндэсний хөгжил шинтгэлийн хороо хамтраад хятадын гангийн үйлдвэрийг хэрхэн үр ашигтай сэргээх вэ гэдэг төлөвлөгөө гаргасан. Тэрэн дотор бас ийм асуудал. Хятадын гангийн үйлдвэрт хэрэгжилж байгаа кост нүүрсийг хэрхэн бууруулах вэ? Оронд нь илүү үр ашигтай нөгөө цахилгаан ган хайлуулах зохиог төлхөө хэрэглэе гэдэг жишээл ийм биш. Тэгэхээр энэ бүх тохиолдол маань бидний төлөвлөлөд байгаа тавч бодит төдлөөс илүү өндөр явчих вэ гэдэг боломжтой. За манайх яагаад ингэж өндөр гараад байна гэхээр манай эдийн засгийн болон сангийн болохоор нөгөө нүүрс экспортлогч компаниуд байгуулсан гэрээ гэж хэлж байгаа нэг байгуулсан гэрээ тий. Тэгэхээр энэ бол яг биелэгдэх албагүй шүү дээ. Тэгээд хоёрдугаарт хятад улс ч нөгөө 5 жилийн төвлөрсөн төлөвлөгөөтэй улс учраас тэр компани юу бодхол төвлөрсөн төв засгийн газар нь бол төдийлөл сонирмжтэй. Төв засгийн газар төлөвлөгөө батлна. Өвөр Монголын урт цэц хорон төлөвлөгөө батлна. Тэр төлөвлөгөөнд бүх компани захирагдана. Монголоос авах уу, Индонезиас авах уу, Оросоос авах уу гэдэг тий. Энэ бол. Тэгээ ер нь импортоор ямар хэмжээгээр авах уу гэдэг нь тэр бодлогоор явдаг учраас энэ компани гэрээ бол тийм баттай мэдээ биш. За цаашлаад дид үтсийн асуудал тий. Одоогийн дид үтс маань төмөр зам маань холбогдохгүй бол үнэхээр автомашинаар бол туйлын хэцүү. Автомашин тий. Ялангуяа манай яг 2 бомт нь хоёулаа автомашинаар гарч байгаа учраас маш төвөгтэй. Өнгөрсөн 24 оны галийн статистик мэдээ гаргасан нөгөө 84 сая тонн ингээд сараар наваад үзэхээр дунджаар нэг 6-аас 6.5 сая тонн нүүрс сард гарч байна. Одоо 90 болох юм бол бид нар хамгийн багадаа 7-оос 7.5 сая тонн сар болгон гарах хэрэгтэй болж байна. Гэтэл манай нүүрсний бомтын хүчин чадал маань яг автомашинаар авах юм бол энэ бол тун төвөгтэй. Маш их өндөр өртөг зардалтай тийм ээ. Нөгөө төмөр замаар очиод дахиж ингэ шилжүүл очиод ингэ. Тэгээд энэ дээр бас нэг асуулт байна л та. Бид нар одоо тэгээд нүүрсээ их зарна гэдэл баахан бомт хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд хийгээд дууссан чинь дараа нь ашиглахгүй юм болох үү? Харин тийм. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн ерөнхийдөө нэг энэ нүүрснийхээ бие хэмжээг бол арай жоохон даруухан авбал яасан бэ гэдэг санал хэлдэг. Саяхан Төв банк нэг мөнгөний бодлогын хэвлэлээр ярьчихсан Төв банкны зарим судлаач хэлжсэн тийм. Заавал ингэж өндөр төлөвлөх албагүй. Магадгүй ирвш бид нар 80 ч юм уу 70 ч гэж төлөвлөж болно тийм цааш та. Илүү гарсан төсвийн давсан орлого гэж болох байхгүй. Хамгийн гол нь ингээ өндөр төлөвлөчгөр эн чинь орлого өндөр гарч ирээд тэр хэмжээгээр нөгөө талд зарлагыг нэг хөөрөгдөх үндэслэл болчиход байгаа шүү дээ. Тий. Одоогийн сүүлийн 3 жилийн нөгөө нүүрсний өндөр үе чинь одоо ингээд олон талын шалтгаанаар геополитикийн сэргийгт хэрчмжийн олон талын шалтгаанаар ингээд нөгөө оргилдоо хөрөөд доош унчих юм бол бидний нөгөө өндөр төлөвлөгч ямар ч хэрэггүй болно шүү дээ. Бүгд төсвийн алдагдал болж өрнө тий хэдэн өдрөг төлөвлөнө. Тэгэхээр төлөвлөлтийн үед бид нөгөө
төрөлд төлөвлөд байгаа худалдах гэж байгаа нэрсээ. Гэтэл худалдаа өгч орны төлөвч биднээс хамаагүй хойно явж байгаа байхгүй жилийн төлөвлөгөө. Дараа жилийн 3 сард. Тэгэхээр бид нар нөгөө худалдаж авах хэсэг нь мэдэхгүй таамаглалаар маш өдрөг байдлаар ингээд тийм учраас цааш дээр нь аль болохоор бид нар бие хэмжээг аль болохоор илүү бага байлгах бодлого доктортой нэг хэмжээнд тийм айхтар өндөр хөрөхгүй айхтар их унахгүй энэ дээр бол бид нар илүү наривчсан судалгаа хэрэгтэй. Тэгэхээр манай судалгааны байгууллагууд гол нь яагаад гэвэл зөвхөн нөгөө худалдаа өгч компаниудын судалгаа хийгээд байна л да. Гэтэл энэ чинь цаана тэр нүүрсийг юунд хэрэглэж байгаа хэл гангийн үйлдвэр хэрэглэж байгаа. Тэгэхээр бид нар хятадын гангийн үйлдвэрлэл бол гангийн экспорт энэ чиглэлийн судалгааг төлөхөө сайн мэдээд дээр нь дахиад нэг асуудал өгд юм л. Хятадын гангийн үйлдвэрүүдийн нэг цахилгаан зуухны хэрэглээний коэффициент ашиглалтын коэффициент гэж байна. Тэр коэффициент хэр зэрэг өсч буурч байна гэдэг чинь өөрөө энэ коксфорносны хэрэглээтэй маш их хамааралтай. Тэгэхээр дор хаяж бид нар энэ гурван зүйлийг байнга ажиглаж цаашдын эрхчлүүдийн коксфорносны эрэлт хаашаа явж байгаа гэдгийг харахгүй бол одоогийн бидний зөвхөн нэг гэрээ гэдэг зүйлээр үнэлж байгаа энэ хамгаалч бол үнэхээр бодиттой талаас хол зүйртэй. Окей. За ингээд ер нь ярилцлагын маань төгсгөл хэсэг рүүгээ орж байна. Тэгэхээр яг одоо сангийн сайд маань өчигдөр ингээд бас одоо төсөв бариа 45 лоо. За 34 жилийн хугацаанд 45 хоног дотор төсөв баталцдаг байсан чинь одоо бид нар 2 дугаар хилцүүлэхтэй ч ороогүй байна гэдэг. Ингээ байж итэл өнөөдөр засгийн газар огцрлоо. Тэгэхээр одоо төсөв маань ер нь юу болж таарч байна? 11 сарын 15-наас өмнө батлах гэдэг бас нэг хуулийн залтаа байдаг. За засгийн газар нь огцорчод байдаг. За тэгсэн мөртлөө үндсүүлийн цэцгээд бас энэ шийдвэрийн хүчин тээгүүжгүй юу гэдэг ингээд бас маргаад хоног хугацаа алдах гэдэг юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр танд яг мэрэгжлийн хувьд харахад энэ төсөв маань одоо ер нь хугацаанд батлагдах нь уу? Энэ дээр хоёр зүйл байна. Нэгдүгээр цаа тэр төсвийн хуулийн дээр байгаа парламент төсвийг өргөн бариад 11 сарын 15-ны дотор батлана гэж байна шүү дээ. Энэ залт нь болохоор нөгөө төсвийг хэлцэх цаг хугацааны нөгөө нэг хуваар байхгүй юу? Түүнээс одоо яг нөгөө бусад хуультай адилхан 11 сарын 15-ны дотор заавал баталсан байна. Батлахгүй бол ингэнэ гэдэг нэг санкц нь байхгүй. Төсвийн тухай тийм. Түүнээс одоо сүүлд оруулсан энэ онд орсон өрчлөлтөр нөгөө төсвийг хэтрүүлэн зарцуулсан бол өөр авлага үүсгэсэн бол гэдэг залт байна. Тэр нь төсвийн шууд загшигчтай илүү хамааралтай. Тэгэхээр хэдийгээр хуулийн хариуцлага байхгүй ч гэсэн дараа нь ямар үр дагавар үүсэх вэ гэхээр жишээл 11 сарын 15-нд батлахгүй л одоо хойшлох тусмаа аймаг нийслэлийн иргэдийн хурал дараа нь хуралдаад өөрсдийнхөө дараачлалын төсвийг батлах хэрэгтэй. Тэр төсөв дээр улсын төсвөөс өгөх татаас болон тухайн орон нутагт жишээл Өмнө Говь аймаг эрдэнтээс улсын төсөвт татан төлөвлөрөх орлогыг улсын хурал баталдаг. Энэ тоо тодорхой болоогүй учраас аймаг нийслэлийн иргэдийн хурал хуралдахад хүндрэл учиж байгаа. Хамгийн гол асуудал нь. За цаг хугацааны үед юм. Тэгэхээр тэр тоо тодорхой болчихвол ингээд асуу. За хоёр дахь төлөвлөлтийн манай нэг онцлог байна. Жишээлбэл Америк нэгдсэн улс төсвийн явж байгаад ингээд мөнгөгүй болоод шатдаун гэдэг зүйл болоод байна шүү дээ. За тэгж байна. Санхүүжилтгүй болоод. Гэтэл манайд тийм тогтолцоо байхгүй. Манай трежери ч тийм биш байхгүй. Төрийн сан гэдэг юм тий. Америк санхүүжилтөд орлогоо нөгөө санд төвлөрүүлээд фандинг гэдэг зүйл үүсгэж байгаа. Зөвхөн тэр нөгөө төвлөрсөн орлого тэндээс л чек бичигдэн. Санхүүжилт нь яг л нэг тодорхой сангаас. Тэр сан бүрдэхгүй бол фандинг нь үүсэхгүй бол санхүүжилт байхгүй ингээд дуусчих. Гэтэл манай тийм фандинг гэдэг зүйл байхгүй. Нөгөө төвлөрсөн төрийн сан гэдэг нь бүх тэр төсвийн бүх мөнгөийг ингээд нэг тоонд хийчихэж чагаад санхүүжилт яваад уурчсан. Манай тийм гинт нэг өдөр төсвийн санхүүжилт дуусах гэдэг ойлголт манад санхүүгийн утгаар байхгүй байна. Тэгэхээр энэ сайн уу бид нараас бодох хэрэгтэй тийм. Нэг талаар ингээд тасалдахгүй яваад байгаа нь сайн юм шиг л нөгөө талаар энэ хариуцлагагүй тогтолцоог бий болгоод байгаа байхгүй. Уг нь бол орлого нь тасраад байна шүү дээ тийм. Одоо жишээл оны эхний 9 сарын байдлаар төсвийн орлого 600 гаруй төгрөгөөр тасарч тавьж 600. Яг өрөндийн орнууд Америк нэгдсэн улсын чигээр бол ингээд тасарч байгаа нөхцөлд энэ талтай зарлага нь тасалдаж явах хэрэгтэй. Фандинг байхгүй учраас. Гэтэл манай тийм тогтолцоо байхгүй нөгөө төрийн санд байгаа өөр их хүсрийг ашиглаад санхүүжилт яваад байгаа учраас бид нэг ингээд орлого маань дотсон мөртлөө зарлага маань 20 ирэх нэгдгээд ингээд гарч яваад байгаа. Тэгэхээр энэ тогтолцоо маань зөв үү гэдгийг бид цаашдаа маш сайн бодох хэрэгтэй болж байна. За баярлалаа. Тэгээд таныг цаг гарган хүлцээрч энэ сэдвэр шинжээчийн байр суурийг илэрхийлсэнд маш их баяртай байна. Ер нь бол олон асуудал байгаа юм байна. Шийдэх хэрэгтэй. Суурийн шийдийг бол нэлээд олон асуудлыг урт хугацаанд нухацтай хэлцэж шийдэгдэх юм байна гэдэг ийм ойлголтыг бол авлаа. Тэгээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Өнөөдрийн мөнгөний луужин нэвтрүүлэг маань хаягдсан төсвийн хорслол сэдвэр хийгдлээ. Баярлалаа.